Ховдын сэтгцэн эмнэлэгт 10 жил хэвтсэн Сармаажавын тэмдэглэл. Увс аймгийн Хариат Сурмаажав гэдэг өвгжөөр хүн Ховд аймаг дахь баруун бүсийн сэтгэл мэдрэлийн диспансарт олон жил хэвтэж байгаад өөд болсон дүү Сармаажавын хөтөлж байсан тэмдэглэлүүдээс над өгтөө. За миний дүү, чи надаас чөтгөр шулмэлсийн тухай их асуудаг. Би ч чамд нэлээд зүйл ярьж өгсөн. Харин Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 10 жил хэвтээд 1990 онд эмнэлгээс гараад өөд болсон дүүгийн минь бичсэн зүйл нэг л үнэн юм шиг санагдах боллоо. Хэрэгтэй бол сонирхгүй юу гэсэн юм. Би заа хэмээн ихэд олзуурхан авсан хэдий ч ажлын цаг заваас хамаарад түүнийг нь мартаж орхиж. Харин хэд хоногийн өмнө тэрхүү солио өвчин туссан хөөрхий талигачин тэмдэглэлийг уншаад айн хэрд хийж бас ч гэж хүүхэд ахуй цагтаа Ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн гадаа саваг бүтэн очиж яриаг нь сонсдог байсан Баян-Улгийн аймгийн Хариат Сайлуу хэмээх казакерийн нэргээд олон зүйлс дотор нь байгаад багчгсан үнэмших сэтгэл төрснөөр чөтгөр шулмсын адал явдлыг эрэлхийлэгч уншигчдаа энэхүү аимшигт хийгээд сэтгэл өвтгөн зүйлийг найрлан засч бичиглэж байна. Энэ дэвтэр бол түүний эмнэлгээс гараад бүх хүүхдүүхээ бичсэн тунч үнэт зүйл нь байсан бөгөөд талигаач үнэхээр галзуу солиотой хүн байсан уу гэдэг асуултыг надад болоод уншигч та бүхэнд тавьсан юм шиг санагдсныг нуугах юм. Сармаажав өгүүлрэн. Манай ангийнхан тэвг хийх туглаг болохоор аймгийн төвөөс нэлээд зайтай орших хогийн харлуу явцгаалаа. Тэнд очиод туглаг хайж явтал би машины эвдэрсэн хуучин аккумуляторын сэгэн дотроос овоо том туглаг олтол манай ангийн ойлгоор бямба ирээд булааж авахдаа миний хамраас цус гартал алгадчихад хөвгүүдтэй хамт инээлтсээр зогтож одлоо. Би ч тэндээ уйлсаар үлдсэн бөгөөд өвдгөөд ирлэн суусаар байтал нэг л мэтгэд хариу бүрий болсон байв. Өөнөрөө мартчихаж би унтчихсан ч байсан билүү. Нэг л мэтгэд миний өмнө хөх гал сүмэлцэн байснаа гинтхэн эмэгтэй хүн болоод хувирчихсан. Хувхай цагаан царайтай нүд нь огт хөтлөхгүй. Яг л манай урд талын агентийн авгаа шиг яруугар царайтай. За энэ ч яах вэ? Шав шалдан байхыг нь хараад би хичнээн итсэн гэж. Тэгснэ тэр авгаа нүднээс гинтхэн нөгөө хөх гал асаад эхэлсэн. Би хайгаад босоо зогтох гэсэн боловч үнэндээ хөдөлж чадахгүй байснаа санаж байна. Харанхуй байсан гэрнээ түүн дээр гэрэл тусгачихсан мэтэл тод харагдсаар над руу дөхөж ирснэ. Чиний наг зах чинь намайг хүлчгээд жаргаж байна уу гэж асуухт нь би өнгөрсөн хавар улаан гомын хогийн ар дээр боож өгсөн бэрэгч ичин хорлоо байхыг нь таниад түлхэж орхисон ч гар минь биеэр нь нэвтрээд гарчгаар нь айхтаа ухаалтчихсан. Нэг мэтгэл нар гарчихсан би хогийн арын машины сэгний дэргэд хэвтэж байгаагаа мэдсэн. Үнэндээ тэр үед ичин бэргэнтэй уулзсан явдал зүүдүү бодтой байсан уу гэдгийг сайн ухаараагүй. Толгой амар муухай өвдөж байсан ч арай хийж авсаар гэртээ ирсэн. Ээж гэртээ онсонгүйгээ загнаж байна. Тэгэхээр нь би урд шөнө би ичин бэргэнтэй уулзаад уруул нь хавдчихсан шалдаа явж байлаа. Бас хүзүүн амар урт гээч гэж хэлчихсэн чинь ээж цөг гим өгсөн хатсан амтнаар доог тахуу хийгээд бозартай гэдгнгээд галын шилээврээ шүүрхээр нь би гараад зогтчихсан. Орой болсон хойно амбартаа унтах гэснээ айгаад гэртээ ороод хэвтлээ. Нэг мэдсэн чинь намайг ичин бэргэн урт хүзүүгээ өлөөлөгчхөө дуудаад болтоггүй. Би яагаад ч юм бэ сэмэрхэн гараад явчихсан. Түүнийг өөрийн мэдлгүй дагсаар нэг л мэтгэд өнөөх хогийн ар дээр очсон. Ичин бэргэн дахиад л наг зах чинь жаргаж байна уу гэснэ. Чи надтай хамт явах уу? Би их гоё газар байгаа гэд олон юм яриад онсон. Би хариу хэлэх гэсэн хэдий ч үнэхээр дуу гарахгүй байсан. Өглөөс ирээд хартал гэртээ орон дотроо хэвтэж байгаагаа мэдсэн. Тэгээд л зүудэлжээ гэж бодсон боловч ээж чи чинь яхаараа шүн гарч яваад хэдэн цаг алга болчихдог байна. Чамаг орж ирэхээ чинь би мэдсэнгүү гэж хэлэхээр нь гинтхэн айх шиг болоод шөнийн болсон явдлыг ээжэд дахиад хэлсэн чинь мөн л загнасан. Түүнээс хойш ичин бэргэн байнга үзэгддэг боллоо. Өрх дэрвэд гэрийн унш ажигнаад тооны завсраар ичин бэргэн нисч орж ирээд намайг авчоодно. Заримдаа нэг харанхуй өнгөлөөр аваад нисчихнэ. Энэ тухай ээжтэй хэлвч ёр халгаахгүй. Худлаа яриад ах юм. Чи чинь галзуурчихсан юм уу? Шүн чи хүнжилтөл байсан шүү дээ гин. Учир нь намайг гарч аваад байхаар ээж хаалгаа дотроосоо цоожилдог болсон юм. Гэтэл би тооноор гараад байдаг. Энэ тухай ээж тоохгүй болохоор нь
Ахта, ангийнхандаа, нагцдаа, ер нь бүх таньдаг хүмүүстэй хэлсэн боловч тэд хөхрөлтөөд огт тоодоггүй нь гачлантай. Аргаа орохдоо нэгэн шөнө ичин бэргний ирэхээр нь байдаг чадлаараа. Энэ хүмүүс намайг юу ойлгохгүй байна. Та намайг бүр аваач гэтэл тэрбээр тэгье. Чи жинхэнэ чөтгөр болно гэд гараа сонготол нэг юм дараад авсан. Түүнийг ах сурмаач аван дарсан гэдгээ над хэлсэн юм. Тэгээд эмч ирж нэг л их айхтар өвддөг тариа над хийснээс хойш би юу ч мэдрэхээ байсан. Бүр ичин бэргэнтэйгээ ч уулзгаа байсан. Харин нэг өдөр эмнэлэгт байгаагаа мэдсэн. Яагаад эмнэлэгт эвцснээ асуусан боловч хэн ч хариулсангүй. Эргэн тойронд нэг л хачин сонио хүмүүс хачаа юм яриад л. Би аргавараад цонхон дээр очиод хартал хэдэн хүүхдүүд мэдрэл муут гэд шоолж байна. Цаана огт танихгүй байшин байрлага. Гэтэл нэгэн шөнө ичин бэргэн гинтхэн хүрээд ирлээ. Өрөөний салхивч гинэт сэвхийн онгойсноо ичин бэргэн ороод ирэв. Би айсандаа нүдэ анаад хөнчлөө толгой дөгөөрөө нөмөрсөн ч тэр харагдаад байх нь тэр. Ихэд ууралсан бололтой. Салхихгүй байхад үснэ хийсээд л аимшигтай дуугаар. Чи надаас зүгтэж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвцсэн үү гэхэд нь би гайхтаа. Би хаанагаан бэ гэд асууж орхилоо. Тэр учиргүй тас хөхөрснө. Чи үнэхээр буруугүй байх нь. Чи ховдын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байна. Хүмүүсийн юм уухаа шүү дээ гэж хэлээд зөвүү инээснэ. Намайг хамт явахыг ятгав. Би ч энэ аимшигт газраас явахыг завдсан боловч цонхны гадуурх сараалжин төмрөөр багтахгүй байлаа. Багтахгүй байгаа би гаднаас харж байгаа нь нэг л сонин. Удалгүй цагаан халааттай хүмүүс орж ирээд надад тариа хийчихлээ. Энэ тухай эмнэлгийн атман сайлуу хасагт хэлэхэд намайг шоолж инээгээд би чамд нэг дуу дуулж өгье гэд надад түүнийгээ зааж өгсөн. Өөй, түмпэн буузи байна. Өөй, кастрол дүүрэн гоошуур байна. Хэн нийтх вэ гэдэл цаашаа зөндөө их. Жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтөй хүн чинь энэ сайлуу юм шүү дээ. Гэтэл намайг үннээ яриад байхад л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 10 жил хэвтээд гарахтаа хүн гэдэг амьтныг үзэн ядах болсон юм да. Манай сурмаач авах намайг бараг эргээгүй. Харин ээж минь нас орсон гин. Ичин бэргэн ч ах уу намайг дагаад увсад ирчээ. Би шөнө бүр уулзсан. Марцснаас тэр өлсөж байгаагаа надад өмнө хэлдэг байсан хэдий ч түүнд тусалж чаддгүй байлаа. Хөдөө ирээд би түүний заавраар шөнө болгон 10 гурил шар тос шатаач утаа гаргаж хоолддог болсон. Энэ явдалд тэрбээр ихэд баярлан. Би чамайг чөтгөр болгохоо боллоо. Харин ээжийн чинь байдаг газрыг зааж өгье. Даанч намайг тийшээ ойртуулдаггүй юм гэж ятгах болов. Энэ тухай сурмааж авах болоод босод хүнд хэлбэл ахиад л цагаан халааттай бариад өгчих учраас айгаад дуурч болохгүй гэдгээ сайн мэдэж байна. Эцсийн эцэст хавь ойрынхоо хүмүүсийн доромжлоос айхын эрхэнд ээжтэй очие гэдгээ ичин бэргэндээ хэллээ. Тэр маргааш шөнө мичид удаахаар ээж чинь чамайг ирж авна гэсэн. Би Диважин гэдэг гой газар очих юм гин. Энэ 10 жилийн хугацаанд намайг ганц ойлгож байсан хүн нь шулмас болж хувирсан. Тэр нь ичин бэргэн байсан юм. Тиймээс би түүнээс огтхон ч айхаа болсон. За энэ ч ах уу. Маргааш ээжтэйгээ уулзсан. Ингээд түүний тэмдэглэл дууссан байлаа. Энэ тухайд түүний ах сурмааж авах байгаас суухад үнэн шүү. Мичид удаах үеэр талигаач гараа сунгаад ээжээ гэж орилоод өнгөрсөн юм. Нүүрэнд нь үл ялаг инээмсэглэл тодорсон байсан гэж хэлсэн билээ. Энэ хүн солиорхон солиорсон ч гэлээ. Юутаач нэгэн учир битүүлэг зүйл байсан нь хожим тэмдэглэлийг нь уншихад ойлгомжтой болж ах шиг байна.